Та бүхэнд Henry Lee гээд энэ хүний талаар урд нь бол ярьж исэн. За манаас үгийн дугааруудыг алгасалгүй сонсдог хүмүүс бол мэдж байгаа бах. Тайван гаралтай Америкийн нэгдсэн улсын шүүх эмнэлгийн шинжээч хүн байгаа. За энэ хүний ажиллаж исэн нэлийн олон хэрэгүүд байдгаас өнөөдөр би та бүхэнд хамгийн алдартай нь ярьж өгье гэж шийдсэн. Тэгэхээр энэ удаагийн дугаар бас нэлээд сонирхолтой санагдах байх гэж бодож байна. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ шууд орцгоё. Connecticut мужийн нэг жижигхэн хотод 1986 оны 11 сард Hella Crafts гэдэг эмэгтэй бол гинэт алга болсон. Ингэснээр энэ үйл явдал цаашдаа эвгүй тал руугаа хазаагаад за эцэс үлдээ бол маш амжигтай зөвшөөртэй гэмт хэрэг болох нь тогтоогдож исэн юм байна. Энэ хэргийг бол мод бутлагчаар үйлдсэн гэмт хэрэг гэж сүүлд нэрлэх болсон юм байлээ. Бас энэ үйл явдлаас сэтгэвлээд Fargo гэдэг кино хүртэл одоо хийгдчихсэн. За тухайн 86 оны 11 сард Hella-гийн амьдардаг Newtown гэдэг хотод бол их хэмжээний нойтон цас орсноос болоод хэдэн зуун мянган хүн цахилгаангүй болсон. За Hella Crafts-ийн нөхрийг болохоор Richard гэдэг. Тэгээ тоггүй болсон учраас өглөөний 6 цагийн үед Richard болохоор өөрийн гэрийн асрагч Don Thomas гэдэг хүнийг сэрээгээд хүүхдүүдийг гарахад хурдан бэлтгээд хийчээ гэж хэлсэн ба. Тог эртэл гэртээ даарах учраас тогтой байгаа ихчих рүүгээ тэд явхаар шийдсэн. За Hella болохоор онгоцны үйлчлэгч юм байна. Тэгээ урд оройн болохоор Германаас дөнгөж ирээд төрүүлээ явцсан. Араас нь Richard хүүхдүүдээ аваад тэгээд очих жоо гэсэн ийм янзтай байсан. За Don гэдэг нөгөө хүүхдүүдийнх нь асрагч өөр юм одоо нэмж асуугаагүй. Richard-ийн хэлснээр одоо Hella төрүүлээд хичээнд нь очсон байгаа л гэж бодож исэн юм. За тэгээд хүүхдүүдийг бэлдэж Richard-ийн машинд суугаад тэд нар бол Newtown-аас одоо өмнө зөвхт байдаг ойролцоогоор 30 гаруй километрийн зайд байх хичээнд нь очсон. За тэгээд очсон чинь Hella бол тэнд нь байгаагүй. Тэгэхээр машин нь замдаа эвдэрсэн юм уу? За цасны шуурганы дараа одоо зам бүхэлдээ мөсөөр хучигдаад осол энтер торчоогүй байгаа гэж нөгөө асрагч нь гайхажсэн. Харин Richard бол юусоо санаа зовсон зүйлгүй Don болон хүүхдүүдээ буулгачаад тэгээд яваад өгсөн. За тэгээ цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн Hella ирээгүй. Оройны 7 цагийн үед Richard буцаж ирэхээр нь эхнэрийг нь хаана байгааг нь асуусан чинь би өөрөө ч мэдэхгүй байна. Гэрээс гарснаас нь хойш хараагүй гэж хариулсан. Маргааш нь бас Hella сургаггүй. Don ахаад асуусан чинь Hella өвчтөе ээж дээрээ очих гээд Дан улс руу явцсан гэж хэлсэн юм байна. За тэгээ Don гээд нөгөө хүүхдүүдийнх нь асрагч тэдний гэрт нь байрлаж ажилладаг байсан. Тэгээд эгчээнд нь ирэхээс ч өмнө одоо Hella гэртээ ирэхийг нь бол харж исэн. Хэдий завандаа Дайн улс руу нисчвэ гэж бодсон баг. Тэрнээс гадна явх талаараа юу ч хэлээгүй. Тэгээд ч тэр их одоо цасан шуурганы үеэр нислэг үйлдчихсэн агаарын тавир байсан юм бахта гэж бодоод ерөөсөө л Richard-ийн ярьж байгаа зүйл нь огт авцалдаагүй санагдаж эхэлсэн. Буцаж харсныхаа дараа Don унтлагын өрөөнд нэг хачирхалтай зүйлийг анзаарсан. За тэнд байдаг хевсний зарим хэсэг нь алга болсон байсан. Яг л ингээд одоо хин нэгэн хутгаар зүсээд за эсвэл хаачлаад авсан юм шиг байдалтай харагдчихсан. Тэгээ юу болсныг асуусан чинь хевсэн дээр керосин асгарсан болохоор толб болсон хэсгийг нь хаачлаад авсан гэж Richard хэлсэн. Hella бас өөрийн гэсэн нэг нууцтай байсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Hella болохоор нөхрөө өөрийг нь араар нь тавьж иж магадгүй гэж сэжиглээд батлах нотлохоо цоглуулахын тулд хувийн мөрдөгч Keith Mayo гэдэг хүнийг хүсэлчихсэн байсан. За тэгэхээр ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг ганц Don одоо анзаарсан юм биш. Keith ч гэсэн одоо хэдийнэ сэжиг авчихсан байсан. За Keith бүр хэдэн сарын турш Richard-ыг ажиглаж исэн болохоор Crafts-ийн гэр бүлийг ерөнхийд нь бол маш сайн мэддэг болчихсон байсан. Тэр бол тэдний өдөр тутмын хуваар, зуршил, за гэр бүлийн бүх маргаан зөрчлийг нь мэддэг болсон байсан. Бас Hella-гийн бүх найзуудыг нь мэднэ. Тэгээ нэг удаа найзуудтай тэр бол хандаад хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдох юм бол санаандгүй зүйл болчих гэж битгий бодорой гэж хэлжсэн юм билээ. Hella Crafts гэх эмэгтэй бол Дайн улсын хойд хэсгийн жижигхэн тосгонд өссөн. Сургуультаа бол нэр хүндтэй сэргэлэн охин байсан. За хэл сурахтаа онцгой авьяастай. Бусад орны соёл бас шинэ газар орныг таних мэдэх дуртай. За тийм ч болохоор энэ сонирхол нь түүнийг бол аялал жуулчлал, агаарын тээврийн салбар руу татсан гэж бол хэлж болно. За 1960-ад оны үед бол нисэх онгоцны үйлчлэгч гэсэн мэргэжил одоо дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тийм эмэгтэйчүүд тэнцэж чаддаг гэсэн эрен үе байсан. Нисгэгчэд бараг рок одуудаас ч илүү нэр хүндтэй агаарын тээврээр зорчих гэдэг нь өөрөө бол тухайн үеийн тренд байсан гэж хэлж болно.
За Hella болохоор энэ ертөнцид яг тохирох хүн байсан. Тэр бол Копенхагенаас үйл ажиллагаагаа явуулдаг Pan American World Airways компанид ажилд орж чадсан мэлээ. За энэ ажилд болохоор хэдэн зуун хүн өргөдөл өгдөг ч гэсэн цөөн хэдэн хүнийг ажилд сонгож авдаг гэсэн юм байна. Тэгэд хэлний мэдлэг, сайхан инээмсэглэл, төрөлхийн гоо үзэсгэлэн бас урд нь онгоцны үйлчлэгчээр ажиллаж исэн туршлага нь бусдаас онцгой байлгаж чадсан. За тэгээд шинээр сонгогдсон бүсгүйчүүд сургалтанд хамрагдах нэрийдлэр Майами руу нисээд бусад агаарын тээврийн ажилтнуудтай хамт эрэгтэй эмэгтэй хүмүүс холилдож байрладаг мотелд хэсэг хугацаанд амьдарч исэн. За ер нь ингээд төсөөлөд үзэхэд бол нисгэгчэд бас стюардессүүд яг л тийм үдшилтэд оролцож байгаа коллежийн оюутнууд шиг хоорондоо чөлөөтэй харьцаж нөхөрлөдөг байсан. Ингээ 1969 оны 21 настай Hella нэг нисгэгч залууг анх олж харсан. Түүний нэрийг Richard Crafts гэдэг байсан. За Richard болохоор 31 настай. Өөрөөр хэлэх юм бол Hella-гаас ингээд 10 насаар ах гэсэн үг. Сахал ус нь баг зэрэг ургацсан. Бусад нисгэгчдээс арай өөр гэмээр тийм задгай дуу залуу байсан. Ихэнх нисгэгчд бол цэвэрхэн хувцалцсан, байн сахлаах уссан, цэвэрхэн төрхтэй кино ууч шиг царайлаг байдаг бол Richard болохоор арай өөр. Төгс биш нэг тийм арай өөр юмудаа гэсэн байдал нь эмэгтэйчүүдийн хувьд илүү сэтгэл татагдмаар болгодог байсан юм байна. Гарнаас нь үргэлж нэг эмэгтэй зөөгдөж явдаг байсан гэхэд хэлсдэхгүй. Яг үнэндээ Hella-тай анх танилцах үеэрээ тэр бол аль хэдийнэ сүү тавьчихсан байсан. За сүүлд бодоод ахаад тухайн сүү тавьсан эмэгтэй бол маш том гай барцтаас мултарсан гэж баг хэлж болно. За эхэндээ бол Hella Richard хоёрын харилцаа зүгээр л төр зуурын 6 төдий байсан. Hella бол өөрийгөө 3 дахь хүн байхад огтхонч дургуйцээгүй. Richard болохоор өөрийгөө тагнуулын төв газар ажилтдаг зүүн Азад байлдааны нисгэгч байсан гэх мэтээр сонирхолтой төвхүүд ярьж өгдөг байсан. За Richard ер нь альва юмыг хэтрүүлж ярих, за ингээл хагас тоосыг бараг бүтэн юм шиг ярихтаа өөрөө ч гэсэн дуртай нэгэн байсан. Тэр бол 1950-ад оны үед Тэнгисийн явган цэрэгт элсээд нисэх онгоцонд дурлаж эхэлсэн. Тэгээ аажмаар дэвшиж, дээшэлж ажилласнаар тагнуулын төв газартай холбоотой гэдгээрээ алдартай Air America компанид нисгэгч болсон юм билээ. За бас 1960-ад оны ихээр бол зүүн өмнөд Азийн дээгүүр хэд хэдэн тусгай ажиллагаанд оролцсон гэх мэдээлэл байдаг. Richard-ийн өөрийнх нь ярьснаар бол бараг л James Bond-тай энэ зэрэгцэх хэмжээний тим хүн гэж ярьдаг гэсэн. Тэгээ залуу бас хөөрхөн стюардесс бүсгүйчүүд түүний ярианд нь бол амархан автдаг. Тэгээ Hella ч гэсэн бас тэдний нэг нь байсан. Richard-д бол тэр гүн дурлсан. Тэр хоёр 1970-ад оны ихэнх үе гэхэд хаяа нийлж, хаяа салж явсаар агаад харилцаа нь бол бүр дандаа тийм романтик байгаагүй, байн хоорондоо маргалддаг ч байсан. Заримдаа бүр олон нийтийн газар хүртэл хэрэлддэг байсан. Тэгээ Hella-гийн найзууд түүнийг нь юусоо ойлгодгүй, шаргал өстэй, залуухан эмэгтэй өөрөө хэрвээ хүсэх юм бол баг ямар ч эрэгтэйг өөрийн болгож чадна гэж боддог. Баг алдар нэр хүндтэй селебрити залуучуудтай ч гэсэн романс үүсгэж чадхаар байсан. Тэгж яхад яагаад заавал Richard гэх залуутай зуралтаад байгаа болоо гэж боддог байсан. Гэхдээ хүний сэтгэл зүрхийг бол хинч хянаж удирдах боломжгүй. За тэгж байжгаад 1975 оны намар Hella бол анхныхаа хүүхдээ тээж эхэлсэн. Richard бол түүнтэй гэрлэхийг зөвшөөрөөд удалгүй тэр хоёр бол Connecticut мужийн чинэллэгтэй тооцогддог тийм Newtown гэдэг хотод суурьшсан юм билээ. За Richard-тай амьдралаа холбосонд бол найзууд нь тэмч тааламжтай хандаагүй. Гэхдээ л ядаж санхүүгийн тал дээр санаа зовлтгүй амьдарч байгаад нь баяртай байсан. За Richard нисгэгч байсан болохоор орлого ер нь бол сайн олдог. За Hella өөрөө эрэлт ихтэй стюардесс байсан. Тэр хоёрын орлого бол нийлээд жилийн $125,000 тийм мөнгөн дүн байсан. За энэ бол одоогийн ханшаар бараг $700,000 тэнцэх хэмжээний мөнгө юм байна. За жилийн орлого ийм байна гэхээр бол бараг л хүссэн бүхнээ авч болохоор байсан. Richard өөрөө бол нэлээд мөнгөний шуналтай, гэрийнхээ бүх санхүүг тэр бол өөрөө бүрэн хяндаг. Тэгчээд өөрийн сонирхолтой тэрийгэ зарцуулдаг байсан. За хамгийн том хобби нь бол зэвсэг цуглуулах тийм явдал байсан. Хэд хэдэн буу биш, бүр маш их хэмжээний буу. Crafts-ийн байшингийн хонгол нь бол жирийн нэг агуулга гэхээсээ илүү дэлхийн сүрэл эрхийг бараг хүлээж байгаа юм шиг тийм хорогдох байр шиг харагддаг байсан. Revolver, бас Magnum гар буу, Vintov, ангийн буу гэд нэрлэж болохоор бүх төрлийн буу тэнд нь байдаг. Гэхдээ буугаар зогсохгүй хагас автомат зэвсгүүд, гар гранат, нум сум, хэдэн мянган ширхэг сум цуглуулдаг байсан. Бараг хүсхийн бол нэг жижиг хэмжээний цэргийн ангийг бүрэн зэвсгэлэхээр хэмжээний нөөцтэй байсан. Гэхдээ ашиглах биш, зүгээр л цуглуулдаг байсан. Цуглуулганыхаа өрөөнд тэр бол олон цагаар сууж, тэрийгэ харж, баясаж,
буунуудаа арчиж өнгөлөхөд цагаа зарцуулдаг. Тэрнээс гадна хүнд даацын техник хэрэгсэлд Ричард мөнгө өрөх дуртай байсан. За тэдний хашаа нь айлын хашаа гэхээсээ илүү хаягдсан ферм шиг харагддаг байсан юм байна. За энэ тентгүү цэвэрсэн трактор, өвс хадагч машин, бас төгчлөлтийн бүрэн тоног төхөөрөмж хөглөрцөн бүр $25,000 экскаватор хүртэл худалдаж авсан мөртлөө бараг л ашигладаггүй байсан. Үндсэндээ бол энэ хүн мөнгөө гал руу хийж байгаа юм шиг хэрэггүй зүйлд зарцуулдаг байсан гэсэн үг. За ийм зүйлийн хажуугаар Hela болохоор цалингаа гэр бүлийн бусад бүх зардалд зарцуулах шаардлагатай байдаг гэсэн. Хоол хүнс, төлбөр тооцоо, хүүхдийн асаргаа, орон байр, эмчилгээний зардал гээд бүх зүйлийг 1984 онд Richard бүдүүн гидсний хорт хавдартай гэж онцлогдсон. За эмчнэр болохоор түүнийг амьд үлдэх магадлал бага гэж үзэжсэн ч гэсэн эхнэрийнх нь халамж, химийн эмчилгээний ачаар тэр бол бүх таамгийг дарж амьд үлдэж чадсан юм билээ. Hela болохоор ар гэрээ авч явахын тулд аль болох олон нислэгт тасралтгүй ажиллаад харин Richard бол хууль сахиулах салбарт хүч үзэхээр шийдсэн. Яасан бэ гэхээр хорт хавдраа ялан дийлснийхээ дараа тэр бол Ньютаун хотын цагдаагийн хилтэст сайн дурын цагдаа болохоор бүртгүүлсэн. За энэ ажлаа ч гэсэн маш нухацтай авч үзсэн. Жижүүрт гарах ёсгүй үедээ хүртэл цагдаагийн хилтэст олон цагаар байдаг. Тэгээ дүрмд хувцаа бүр бүтнээр нь тэр чигт нь өмсцөн тэрүүгээр эргэлддэг байсан. Өөрийн яг хүссэн газараа хүссэн ажлаа хийж байгаа тийм нэг дүр төрх харагдчихсан. За удалгүй Southbury хотын цагдаагийн хилтээс түүнийг бол цагийн нэг тийм цагдаагийн бас ажиллагч байд юм бэлээ. Тэгээ тийм цагдаагаар аваад цагт $7 цалин олгохоор тохиролцсон. За энэ нь болохоор мэдээж нисгэгчийн цалинтай харьцуулахад бол маш бага мөнгө ч гэсэн Richard бол энэ ажлаа үнэхээр дуртай хийдэг байсан. Хяналтыг гартаа авах дуртай хүн байсантай ч холбоотой гэж үздэг. За энэ үеэс хойш Richard бол улам бүр төрмгийн зантай болоод зан ааш нь докторгуу болж эхэлсэн. За тэгээ Hela-гийн нүүр бол энэ цагаас хойш ингээд хаяада хөхнөц харагдах болсон. За найз нар нь Hela-г цагдаад ингээ хандаач гэд хэлэхээр нөгөөх нь халтраад унц юм аа антер гэсэн худлаа шалтаа хэлдэг байсан. 3 дахь хүүхэд нь төрсний дараа байдал нь улам бүрд ордоод Richard бол хэдэн өдрөөр алга болдог болсон. Зүгээр л ингээ цүмхээ бэлдээл гэрээсээ гараа авчдаг. Тэгээ Hela болохоор нөхөр нь араар нь тавьж ийн гэдгийг маш сайн мэдчихсэн. Бараг гэрэлсэн цагаас нь хойш л иймэрхүү байдалтай байсан. Тэгээ хүүхдүүдийнхээ төлөө энэ бүхнийг төвчжсэн ч гэсэн гэр доторх хүчирхийлэл бол төвчээрийнх нь эцсийн хязгаар болсон юм. Тэгээ Hela болохоор гэр бүл салалтын талаар зөвлөгөө өгдөг хуульчтай уулзаад Connecticut мужийн цагдаагийн хилтэст ажиллаж исэн туршлагатай мөрдөгч Keith Mayo гэдэг хүнийг хөлслөөд Richard-ыг мөрдөж эхэлсэн. За зорилго нь болохоор нөхөр нь үнэхээр ингээд араар нь тавьж байгааг нотлох баримт олох явдал байсан. За энэ мужид болохоор гэр бүл цэцлүүлэхин тулд заавал завхаарал гэр бүлээс гадуурх харилцаа гэх мэт үйлдэлийг уг нь бол нотлох шаардлага байдаггүй. Гэхдээ шүүхээс хүүхдийн тэтгэмж бас хөрөнгийг хуваарлах гэх мэт асуудлыг шийдэхин тулд ийм нөхцөл байдлыг харгалзан үздэг байсан юм байна. За тийм болохоор Hela ингээд өөрт хэрэгтэй бүх зүйлүүдээ авч үлдэхийн тулд хүндрэл гарахгүй гэдгийг мэдчихсэн гэсэн үг. Тэгээ сүүлд нь Richard нэг биш бүр дор хаяж 2 стюардess эмэгтэйчүүдтэй зэрэг холбоотой байсан гэдгийг тогтоогдсон. За Hela бол түүнтэй үнэхээр салахыг хүсчихсэн маа. За тэгээ 86 оны 11 сард Newtown хот цасандаа хучигдсан хэд хоног болоод Hela ч гэсэн алга болоод хаана байгаа нь мэдэгдэхгүй хിവэрэ байсан. За тэгээ байж байтал Newtown хотоос холгүй байдаг нэг хотод Joe Hine гэдэг гэрэгтэй зам дээр давс цаад цас цэвэрлэх ажлаа хийгээ байжсэн. Бусад хот төгчлөлтийн ажилчид шиг цасан шуурга намцнаас хойш бараг амралтгүй ажиллаж исэн хүмүүсийн нэг нь энэхүү Joe гэдэг эрэгтэй байсан. 86 оны 11 сарын 21-ний шөнийн 3 цаг 30 минутын үед Joe болохоор Sour гэд нуурын ойролцоо нэг хачирхалтай зүйлийг анзаарсан. За замын хажууд бол нэг U-Haul truck зогсож исэн. Артталт нь болохоор үйлдвэрийн зориулалтаар ашигладаг том хэмжээний мод бутлагч залгаатай харагдчихсан. За жолоочийн талын хаалганы дэрэгд нь бол нэг эрэгтэй хүн зогсож исэн. Тэгчээд Joe руу хандаад гараараа төхөөд ингээ зүгээр хажуугаар явж өнгөрч болно гэж заасан маа. Тэгэхээр нь Joe машинаа арай тойруулж жолоодод цаашаа явсан. Гэтэ 2 цаг орчмын дараа Joe буцчихсэн чинь нөгөө U-Haul truck бас л бэжсэн. Тэг хажуугаар нь өнгөрөө явсан чинь ачааны хэсгийн агарын хаалга нь онгорхой. Тэг нөгөө эрэгтэй бол
байхгүй. Тэгээ нэг зүйлийг анзаарсан нь юу байсан гэхээр машин дотор бас замын хажууд модны өртснүүд хөглөрсөн байсан. Ер нь хэн ингээд цасан шуурганы дараа үүрийн 5 цагт мод бутлаа зогсож явах уу? Угаасаа нэлээд эвгүй тийм мэдрэмж төрхөөр харагдсан ба. Hellag-ийн найзууд нь одоо байхгүй болцсонд нь санаа зовоод нөгөө хувийн мөрдөгч Keith Mayo ч гэсэн Hellag ямар нэг муу юм тохиолдсон юм биш үстэй гэж бодож исэн юм билээ. За Newtown хотын цагдаагаар Richard-аас эхнэр чи хаана байна гэдээ асуусан чинь нөгөөх нь бол нэг тийм санаа зовсон шинжгүй. Тэгээд ч Richard өөрөө цагдаад ажилладаг гэсэн болохоор тэгс ингэсгээд яриа нь өндөрлөж санаа зовхоор сүртэй зүйл биш юм байна гэж бодсон маа. Hellag-ийн машин Kennedy-гийн нисэх онгоцны буудлын ажилчдын машин тавьдаг зогсоол дээрээс олдсон. За тэгэхээр Richard-ийн хилжсэн дайн руу одоо ниссэн гэсэн яриа нь эхэндээ бол үнэмшилтэй сонсогдчихсэн. Гэтэ хэд хоногийн дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. За Hellag-ийн хэд хэдэн найзууд нь бас хамаатан саднууд нь цагдаад яг ижил зүйлийг яриад эхэлсэн. Hellag болохоор хүүхдүүдээ хизээж одоо хэд хоног дарааллаж орхиж явдаггүй. Хинт ч юу ч хэлэхгүйгээр дайн руу нисэх хүн биш гэж хэлсэн. Бас тэд нар бол Newtown-ы цагдаа нарт Richard-ийн араар тавьсан явдлууд за гэр бүлийн хүчирхийллийн талаар ч гэсэн дуулгасан. Тэрнээс гадна Richard эхнэрийнхээ алга болсон талаар хүн болгонд ингээд өөр зүйл ярьсан гэдгийг нь цагдаа нар мэдэж өгсөн. Нэг хөрштөө болохоор Hellag Германд байгаа. Нөгөөхт нь Канарын аралд байгаа гэх мэтчлэн ярьсан байсан. Тэгээ 11 сарын 29-нд Hellag-ийн нэг найз нь энэ асуудлын үнэн мөнийг өөрөө олж мэдхээр шийдсэн. За тэр болохоор Дайнд байдаг Hellag-ийн ээжтэй нь холбоо тогтоож чадсан. Hellag-ийн ээж нь өвчтөй байсан болохоор ээж рүүгээ явсан гэж Richard бол худлаа ярьж исэн ч гэсэн яг үнэндээ огт тийм өвчтөй энэ төр биш. Тэгээд чохинтойгоо уулзаагүй хэдэн сар болчихсон байсан. За ингээд бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Newtown-ы цагдаа нар бол энэ хэргийг тоолгүй орхихоо байсан гэсэн үг. Тэд нар Richard-ийг дуудаж lie detector тестээр оруулсан чинь нөгөөх нь даваа гарсан. Тэгэхээр дараа дахиж дуудаад нэмэлт байцаалт авсан юм. Асуулт болгоонд тэр бол хариулж исэн олон жил улс төрөөр одоо ингээд анималтцсан туршлагатай хүн шиг ярьж исэн гэдэг. Шууд ингээд худлаа ярихгүй зүгээр л ингээд хагас нь үнэн хагас нь худлаа маягаар тойруулж асуултуудад бол хариулж байсан. За сүүлдээ энэ хэрэг дээр иргэдээс ирэх одоо гомдлууд нэмэгдсэн учраас дүүргийн прокурорын газар аргагүй ирэхэнд хэргийг бол Connecticut мужийн цагдаагийн байгууллагт шилжүүлсэн билээ. За мужийн мөрдөгчд бол Hellag-ийн алга болох үеэр Richard-ийн зээлийн картын гүйлгийг одоо эхлээд шалгаж эхэлсэн. За 11 сарын 17-нд тэр бол $375 үнэтэй цоо шин хөлдөөгч худалдаж авсан байсан. Дараа нь 11 сарын 20-нд $900 нэг хүнд даацын тоног төхөөрөмж түрээсэлсэн байсан. Харамсалтай нь зээлийн картны баримтан дээр яг ямар төхөөрөмж түрээсэлсэн гэдэг нь бол бичигдээгүй байсан. Зөвхөн түрээсэлсэн газрынхаа нэр болох Dairy and Rentals гэдэг одоо тийм нэр байсан. За ингээд энэ бүхэн мөрдөгчдийн хувьд Richard-ийн гэрт нэгжлэх хийх зөвшөөрөл гаргуулахад хангалттай үндэслэл болж чадсан. Тухайн үеэр нь Richard хүүхдүүдээ аваад амралтаар одоо Флорида руу явчихсан байсан. За энэ нь бол гэрийг нэг бүрчлэн шалгах төгс боломж гэсэн үг. Шүүх шинжилгээний баг Crafts-ийн гэрт очисон чинь байшин бүр ингээ бүхэлдээ эмх замбраагүй болцсон. Яг л одоо хар салхинд дайруулсан юм шиг байдалтай. Бохор аяг таваг хувцас хунар ингээд бүр хаа сайгүй хөглөрсөн байдалтай байсан. Бас тэд нар Richard-ийн нөгөө асар том зэвсгийн цуглуулгыг нь олсон юм билээ. За Hellag бол үнэхээр алахыг хүсэх юм бол тэнд байгаа баг альч зэвсгийг ашиглаж болохоор байсан. За ингээд энэ үеэр шүүх шинжилгээний алдартай шинжээч Henry Lee орж ирсэн байгаа. За тэр бол байшин дотор люминолийн шинжилгээ хийгээд үр дүн нь юу байсан бэ гэхээр байшингийн хид хідэн хэсгээс цус илэрсэн. За цусны бүлэг нь нэгдүгээр бүлгийнх тэгээд Hellag-ийн цусны бүлэгтэй нь яг таарч байсан. Нөгөө талд болохоор мөрдөгчдийн багийнхан түрээсийн тоног төхөөрөмжний араас мушгиж эхэлсэн. За тэгээд тухайн техник нь бол мод бутлагч байсан гэдгийг олж мэдсэн. Richard болохоор 11 сарын 20-нд мод бутлагчийг аваад 2 хоногийн дараа буцаагаад төгсөн байсан. За тэгээ мэдээж мөрдөгчдийн бодолд Richard бол эхнэрээ алчаад цогцсыг нь мод ботлогч руу хийсэн байж болох уу гэсэн асуулт бол шууд гарч ирсэн маа. Хэрвээ тийм бол цасан шуурганы үеэр түүний үлдэгдлүүд зам дагуу ийш тийшээгээ тараагдаад алга болсон байх магадлалтай. Тэгэх юм бол мэдээж асуудал бүр томорно. За цас цэвэрлдэг машинууд аль хэдийнэ олон удаа зам дээгүүр яваад өнгөрсөн болохоор хэрвээ үлдэгдэл үнэхээр зам дээр байх юм бол тэднийг хотын одоо өнцөг булан бүрлөө тараацсан байх ч магадлалтай. Тэгээ магадгүй цас түрэгч машинуудын жолооч нар ямар нэг зүйл харсан байж болох юм а гэж мөрдөгчд бодсон маа. Тийм болохоор тэр хүмүүсийг нэг нэгээр нь одоо байцааж
уулзаж эхэлсэн. За ингэж явсаар нөгөө Joe Haim гэдэг хүнтэй уулзсан юм билээ. Joe бол мөрдөгчдөд Sour нуурын ойролцоо харсан U-Haul truck-ийг бас мод ботлогч чиргүүлдэ чирсэн явж исэн талаар яриад тэр шүнийг бол маш тод санаж байгаа гэдгийг хэлээд мөрдөгчдийг дагуулад тийшээ явжчихсан. Очоод харсан чинь үнэхээр замын хажуу хэсэгт модны үртээс бас жижиг тийм хилтерхийнүүд овоорсон хിവэр байсан. Мөрдөгчд тэр болгоныг наривчлан шалгаж эхэлсэн. Хүүтэн үеэр хуруу гарын үзүүрээ бүр мдээгүй болох хүртэл тэндээс юм хайж агаад нэг хачирхалтай гэмээр зүйл болсон. За тэр нь болохоор шуудангийн тогтуу байсан. Тэгээ тогтоон дээр болохоор нэг юм жижигхэн ил харагддаг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсэгт нь болохоор хадагтай Hella Crafts Newtown, Connecticut гэсэн хаяг бол бичээстэйсэн. За нэг цагийн дотор гэхэд Sour нуурын орчимд цагдаа болон шүүх шинжилгээний мэргэжилтнүүд дүүрчихсэн байсан. За тэд нар бол талбайг маш нямбай шалгах үеэрээ Hella-гийн нэр дээр ирсэн өөр хид хідэн захааны үлдэгдлүүдийг олсон юм байна. Бас жижиг даавны өөдөөс гялгар уутны хилтерхий, бас шаргал өнгийн үс олсон. За бас тэд хүний ясны 69 жижиг хилтерхий, цусны 5 жижиг толб, 2 шүд, гавлын ясны хэсэг, 85 г орчим эд эсийн үлдэгдэл, бас хэд хэдэн хумсны хэсгийг олсон. Тэрнээс гадна нуурын ороолоос нэг цахилгаан хөрөө олцсон. Ингээд би энэ бүтнээрээ олдоогүй ч гэсэн Hella Crafts-ыг олсон гэж тэд бодож исэн. За энэхүү олдсон нотлох баримтууд Richard эхнэрээ яаж хөнөөсөн байж болох талаар аимшигтай дүр зургийг бүрдүүлж исэн. Мөрдөн шалгалтын дүгнэлтээр бол бүх зүйл анх унтлахын өрөөнөөс эхэлсэн гэж үзсэн. Hella өрөөндөө байх үеэр нь Richard араас нь төхөж чоод хүчтэй цохиж амийг нь хөнөөсөн. Дараа нь тэр цогцсыг хонгол руу зөөж шинээр худалдаж авсан хөргөгчөндөө хийсэн. Тэгчээд Don болон хүүхдүүдийг яаруулад хичээхээ гэрлүүн хөргөж хүчөөд буцаж ирээд цогцос бүрэн хуйлдах хүртэл хүлээсэн. Яагаад гэхээр хүлдсэн үед нь цахилгаан хөрөөгөөр хэсэгчлэн хуваахад илүү амархан байх хаа гэж утсан маа. За тэгчээд тэр бол үлдэгдэл хэсгүүдийг гялгар утаар боож буцаагаад хөлдгөөгчөнд хийчээд бас л хэд хоног хүлээсэн. Ингээд хэд хоногийн дараа шүн дунд Richard бол мод ботлогчаа ардаач ирээд Sour нуурын ойролцоо очиж үлдэгдлийг хэсэг хэсгээр нь ботлогч руу оруулсан гэж мөрдөгчд үзсэн юм. Тэр ботлогчийн гарах хэсгийг нь нуур руу чиглүүлж агаад үлдэгдлийг тараасан байсан. Яг үнэндээ бол Richard би Hella-гийн хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн нь яг ч бас худлаа бишээсэн болохоор lie detector тестийг давсан байхаа гэж үзсэн билээ. За үлдэгдэл нь угаасаа ингээд маш өргөн талбайд хаасаагүй тараад маш жижиг бутрахаанууд болоод үлдчихсэн болохоор би хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн нь худлаа биш юм шиг детектор тестэн дээр гарч ирсэн гэсэн. За тэгээ нөгөөх чинь хэргийн газраас явхаасаа өмнө мод ботлогчаар нэлээд их хэмжээний мод оруулж ажилуулснаар төхөөрөмжийг цэвэрлэх, за эсвэл бүх зүйлийг зүгээр л мод ботлоход ашигласан юм шиг харагдуулах зорилготой байсан гэж мөрдөгчд үзсэн. За тэгээ 1987 оны 1 сард Richard бол баривчлагдсан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд томоохон асуудал байсан нь юу вэ гэхээр цагдаа нарт ер нь бол маш олон нотлох баримтууд байсан. Харин цогцос бол бүтнээрээ биш учраас хүнийг аллахын хэрэгт буруутгаж яллах бол маш хэцүү байсан гэсэн үг. Ер нь бол ингээ бусад хэрэг дээр ч гэсэн цогцос олдоогүй тохиолдолд алуурчин гэж яллах үндслэл байдаггүй. За мөрдөгчд бол цогцыг бүтнээр нь олж чадаагүй болохоор Sour нуурнаас олдсон шүдний хилтерхийнүүдийг шинжлэх, за хэд хэдэн шүдний эмч бас шүүх шинжилгээний мэргэжилтний дүгнэлтэнд ингээд найтахаас өөр аргагүй болж исэн юм билээ. За шинжээч Henry Lee болон шүдний эмч нар оролцсны үндсэн дээр тухайн олдсон шүднүүд Hella Crafts-ийн мөн болох нь тогтоогдсон. За тэгээ эцсийн дүндээ энэ бүхнийг шийдэх явдал нь тангарахтны шүүгчд болж үлдсэн. За шүүх хурал бол нийт 53 өдөр үргэлжилсэн. Маш тийм хүнд сорилт байсан. За өмгөөлөгчд болон прокурорууд шүүхэд бол нийт 650 ширхэг нотлох баримтуудыг гаргаж ирж 100 гаруй гэрчээс мэдүүлэг авсан. За Richard-ийн эсрэг нотлох баримтууд ашгүй маш хүчтэй байж чадсан. За энд бол Henry Lee болон түүний багийнхны хийсэн ажил маш хүчтэй нөлөөлж чадсан. Тэгэхээр та бүхэнд Henry Lee-гийн ажилласан зүйлүүдийг илүү ойлгомжтой тайлбарлаад яриад өгье. За шүүх шинжилгээний ажилтан гэдэг утгаар зөв бурууг ялгаж ус тос холилддоггүй шиг байлгах нь бол хамгаас чухал. За Henry Lee болохоор тухайн үед Connecticut мужийн цагдаагийн криминалистикийн лабораторийг нь удирдах ажиллаж исэн билээ. За нэгдүгээрт болохоор ясны хилтерхийнүүд олсон, хоёрдугаарт нь хүний үс эд эсийг тогтоосон. За ингэснээрээ цогцос олдоогүй ч гэсэн хүн амны хэрэг үйлдсэн гэдгийг нотлоход тусалсан. Түүхэндээ бол энэ хэрэг Америк нэгдсэн улсад
одоо цогцсон нь олдоогүй ч гэсэн ял оноо чадсан гэгдэх одоо анхны томоохон хэрэгүүдийн нэг болж исэн. За хэрэг Henry Lee болон түүний багийнхан хэн алсан бэ гэдгийг нотлохоос илүүтэйгээр аллах болсон гэдгийг шинжлэх ухаанчаар батлах явдал исэн. За түрүүнд дурдсанчлан хамгийн түрүүнд бол одоо гэр дотор хүчирхийлэл болсон гэдгийг тогтоосон. За унтлагын өрөөний хивс нэг хэсгээр нь таслаа ицсэн матрасан дээр цусны уулмөр бас байсан. Бас хүүхдүүдийнх нь насрагч урд нь бол хар улаан өнгийн толб байсан гэдгийг гэрчилсэн. Дараа нь нуурын эргээс олдсон хилтерхийн нүүд, за ясны үүрмэг, шүдний хэсэг, хумс, за хүний эд бас 2660 ширхэг шаргал ус олдсон юм билээ. За энэ бол жирийн нэг хог хаягдал биш, хүний үлдэгдэл мөн гэдгийг Henry Lee-гийн лаборатори баталсан. Дараа нь бол шүдээр нь Hela мөн болохыг тогтоогоод ингэхдээ жижиг хэмжээтэй шүдний бүрээсийг Hela-гийн урд нь одоо хийгдчихсэн үзлэг бас хэв энтертэй тулгаж үзээд баталж чадсан юм билээ. Ингэснээрээ албан ёсоор нас барсан гэсэн дүгнэлтэнд хүрчээсэн. Дараагийнх нь бол мод бутлах асуудлыг батлах явдал байсан. За энийг заавал нотлох шаардлагатай байсан болохоор шүүх эмнэлгийн баг туршилт хийгээд хөлдөөсөн амьтныг одоо тухайн бутлагч машинаар оруулсан. За тэгсэн чин үүссэн ясны хилтерхийнүүд нь хэргийн газраас олдсон яснуудтай хэлбэр бас хагарлын шинж тэмдгүүд нь бол маш төстэй одоо гарч ирсэн юм байна. Тэгэхээр яг энэ мэтчлэн одоо яг бодит зүйлийг харуулсан туршилтууд бас зарим нэг шүүх хурал дээр бол харагддаг. За жишээлх нь одоо цусны цацраг нь хаанаас хаашаа цацагдсан гэдгийг ч юм уу. Эсвэл одоо хүн дээрээс унаж нас барсан үеэр араас нь хүн түлхэх юм бол одоо хэр хол унж ийн, хүн түлхээгүй өөрөө унсан бол хэр ойр унж ийн гэх мэтчлэн зүйлүүдийг яг ингэж бодитоор харуулдаг тийм түүхүүд бол маш олон байгаад байдаг. Тэгэхээр энэ хэрэг Henry Lee-г яагаад алдартай болгосон бэ гэхээр түүний багийн хувьд цогцос байхгүй, аллагыг гэрч байхгүй, за хэрэг үйлдэж авах үеийн бичлэг бас байхгүй хахад үс ясны хилтерхий, шүд, цусны толб, худалдан авалтын баримт, түрээсэлсэн мод бутлагч гэх мэт маш өчүүхэн нотлохоонуудыг нэгтгээд бүхэл бүтэн аллагын дүр зургийг сэргээж чадсан. За тэгэхээр ийм зүйлүүдийг шүүх танхимд танилцуулж нотлох баримтанд хавсаргаж чадсанаар Richard-ийн эсрэг бол маш хүчтэй байсан гэж яригдаад байгаа. Тангарахтны шүүгчдийн бүрэлдэхүүн дундаас нэг хүн бол Richard-ийг буруутай гэсэн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдгсэн. За өөрөөр хэлэх юм бол Richard-ийг буруугүй гэж үзсэн гэсэн үг. Тэгсэн чинь бусад шүүгчдийн хэлснээр бол энэ хүнтэй маргалтах нь яг л жоохон хүүхдэд юм ойлгуулахтай адилхан байсан гэж ярьсан байдаг. За тангарахтны шүүгчид 2-7 хоногийн турш эцсийн шийдвэр дээрээ маргалтаад эцэстээ шүүгч шийдвэр гаргаж чадаагүй гэж үзээд хэргийг хүчингүй болгож дахиад шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм билээ. За нэг их цаг алдалгүй удахгүй тэгээд дараагийн шүүх хурал нь эхэлсэн. За хоёр дахь шүүх хурал ихнийхтэйгээ яг л адилхан байсан. За ижил одоо нотлох баримтууд, ижил гэрчүүд, ижил үндслүүд гээд. Гэхдээ энэ удаагийнхтай тангарахтны шүүгчид шийдвэр гаргахад ердөө 8 цагийг зарцуулсан. За бүх гишүүд бол санал нэгтэйгээр Richard-ийг буруутай гэж үзсэн. Тэгээ энэ хэргийг яагаад түүхэндээ анхны удаа цогцос олдоогүй ч гэсэн ял оноосон хэрэг гэж байн одоо ингээд дуртаад байна вэ гэхээр за энэ хэрэгээс хойш цогцос олдоогүй ч гэсэн хангалттай нотлох баримт байгаа тохиолдолд аллагын хэрэг үүсгэж яллах хууль эрх зүйн маш чухал жишг тогтсонтой холбоотой. Цаашид бол ингээд хүний амь насыг хөнөөсөн хүн болгонд энэ бол маш том сануулга бас маш том тийм эерэг нөлөөг авчирсан гэсэн. Хорооллоо. Гэмт хэргийн цуврал иргэн ирлээ. Манад шинээр ажилд орсон шинжээч үлэмж. Ахмадгаал одрах. Эслэгч үлэмж. Бодит тэргүүдээс сэдэвлэн бүтээх. За 3 цагийн буудлага билээ. 3 2 1.
Шинжээч улаан ангид кино 5 дугаар сарын 25-наас эхлэн Univision, Look TV, Didshare 5 дугаар сарын 30-наас боловсрол телевизээр. За тэгэхээр та бүхний үзсэн энэхүү цоврал нь бодит хэрэгүүдээс сэтгэлэгдэж хийгдсэн бидний тэр болгон мэдээд байдаггүй шинжээч гэх мэрэгжлийн онцлогийг харуулсан кино байгаа. За учир явдал нь ээдрээтэй ч гэсэн сүүлдээ сонирхолтой байдлаар таалагддаг тийм хэрэгүүдэд дуртай хүмүүст энэ цоврал кино таалагдана гэдэгт итгэлтэй байна. За мэрэгжлийн шинжээчдийн багийн ур чадварыг шаардсан ээдрээтэй хэрэгүүдийн учрыг тайлах шинжээч олон ангит киног та даваа гараг болгон Univision болон Look TV-гээс хүлээн авч үзээрэй. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. 1990 оны 1 сард Richard Crafts 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутаа гэдг нь тогтоогдоод 50 жил шоронд хоригдох ял сонссон юм байна. Харамсалтай нь Richard бол 50 жилчингээ шоронд суугаагүй. За уг нь бол одоо 2037 он хүртэл суух байсан ч гэсэн 2020 онд 33 жил суусныхаа дараа 82 настайдаа судлагдсан юм билээ. Тэгэхээр одоо хэрвээ амьд байдаг бол эрх чөлөөтэй одоо нэгэн болсон гэсэн үг. Түүнийг судлах болсон шалтгаан гэсэн чинь шоронд одоо сайн хүмүүжигч байсан. За тэгээд тэнд байх хугацаанд ажил бас хийжсэн болохоор одоо мужийн хуулийн дагуу ялын хэмжээг багасгасан юм билээ. За энэнд нь болохоор Helaгийн гэрийнхэн найз нөхөд бас олон нийт бол маш тийм бухимдалтай байсан. Яагаад гэхээр Richard бүр хизээч хийсэн хэрэгтэй гимшсэн тийм комент хэлж байгаагүй. Өөрийгөө дандаа л гин буруугүй гэж мэдгцээр ирсэн юм байна. За ингээд ийм нэг хэрэг байна. Ер нь одоо ямарваа нэг хэрэг дээр цагдаа мөрдөө өгч шүүх шинжилгээний газар, эмнэлэг, шүүх прокурор гэд маш олон хүмүүс тус тусынхаа үүргийг биелүүлэхээр ажилдаг ч гэсэн ялангуяа энэ хэрэг дээр бол шудраг ёсыг тогтоохын тулд шүүх шинжилгээний байгууллага мөн чадварлаг шинжээчийн тусламжтайгаар маш чухал жишгийг одоо ингээд тогтоож чадсан гэж харагдчихсан. За та бүхэнд хэргийн үйл явц онц сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. За энэ шиг төвөгтэй эдрээтэй хэрэгүүдийг үзхийг хүсэх юм бол шинжээч киног бас танд санал болгомоор байна. Ингээд нэмэлт дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Дугаараа дуустал нь сонссон бол улаан өнгийн зүрх комент хэсэгт үлдээгээрэй.